Цаана үзэгчдээ малчин телевизэн үзэн суугаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хотелын зоог нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг хүргэх гэж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарт 3 дугаар эмнэлгийн яг чанх урд байрлах Аврора гэдэг хотел ресторан байдаг байгаа. За энэ 12 давхарт нь Аврора лаунж гэдэг байгаа. Тэгээд ороод уулзъя. Тэгэхээр өнөөдөр бол мэргэжлийн тоогоочоо хөдөө авч явах гол нь байгаа шүү дээ. Тэгээд менежертэй нэрцэн одоо тоогоочтой нь орж уулзцгаая. За хамтаа орцгоё. 12 давхарт байрладаг байгаа. Сайн байна уу? За ажил их байна уу? Сайн байна уу? За би нөө менежертэй холбогдсон байхгүй юу? Тэгээд Нэргүү Батрын тоогоочтой ахлах тоогоочтой уулзаараа гэсэн чинь зөвшөөрөл авсан байхгүй юу? Тэгээд дуудаад өгөөч төхөө. За ингээд тоогоочтойгоо уулзаад тоогооч маань за тийя цаг зав гаргая гэвэл тэгээд хөдөө хотелын зоог нэвтрүүлгээ мэргэжлийн тоогоочд дагуулад явах нь дээ. Сайн байна уу? Нэргүү Батар уу? Тийм ээ. За зарим зөр ирлээ. За чи юу болдог камер болооч. Харин тийм ээ. Гэтэ менежерсэн зөвшөөрөл авсан шүү. Уцаар холбогдоод танах их гоё газар байна. Тэгээд танаа хоол минийх гоё. Тэгээд хотелын зоог гэд нэвтрүүлэхтэй тоогоочж аваад явъя гэсэн. Тэгсэн чинь өмнөөс чинь зөвшөөрсөн л дөө. Тэр өөрөө зөвшөөрж гинэ үү? За тэр ч дээд юм лээ. Ажиллаж явах хэрэгтэй л байгаа. Харин ажил их яаж байгаараа юу? Хурдан яриа авж штэ. Тэгээ юу яах вэ? Нуцаар нэг яриадах уу би? За. За тэг. За үлээж. Хинтээ ярих юм болно. За би үлээж. За зөвшөөрөх байлгүй ингэж хоёр дамжуулж байгаа юм чи. A few moments later. Зя тоогооч маань гараад ирлээ зөвшөөрнө гэдэгт итгэж шүү. За яав. Хаашаа хөглөө. Юу одоо Төв аймгийн Батцанбүр гээд чиглэлд явах юм байна. Тэгээ тийшээ очиод нэг холгүй. Гэтэ бас зайтай нэг 50-аад км байхгүй юу? Айлд очиол юм. Айлд очиж байгаа юм. Тэгэхээр би одоо нөгөө өөрөө чинь бас ирээ сандрага хийчих шиг боллоо л да. Хотелын зоог нэвтрүүлэх маань болохоор мэргэжлийн тоогооч хотелд очиж хоол хийж өгөх байхгүй. Одоо яг өөрийн гарын хоолоо. Тэгээд нэгсэндээ одоо малчны хотод байгаа хүмүүс рестораны хоолыг гэртээ зоглохыг л одоо тэр зоглох тэр боломжийг л олгож байгаа байхгүй. Тэгэл ийм л очтой юм байна. За болно л гэж. За баярлалаа. За танилцъя. Сая бол хоёроо танилцсан. Үзэгчдэд бас өөрөө танилцсан. Хэдэн жил ажиллаж байна. Тоогооч мэргэжлээ тий. За би тоогоочроо 10 жил ажиллаж байгаа. 9-10 жил ажиллаж байна. Тэгээд Аврора хотел гээд манай сайхан үүсгэн байгуулагдсан. Тэгээд 12 давхар тэгээд 12 давхар лаунжтай, 2 давхартаа болохоор бүх төрлийн хоол гардаг. Ресторантай. Тэгээд 4 хоттой зочид буудлын Аврора лаунж хавталтай байж байгаа. Харин тийм ээ. Танай орчин бүр 5 тух тэр донж юм аа үнэхээр гоё юм байна. Тэг ийм гоё орчин чи хоол бүр их гоё хаа. Тэгэхээр гоё сэтгэл хангалуун манаас орж ирсэн дээ. Бүх төрлийн захиалга авдаг. Тэнэрсүү өдөр хоримнаар одоо юу гэдэг те. Хөрөл орж исэн болгол их гоё сэтгэл хангалуун ордог шүү дээ. За баярлалаа Нэргүү Батраа. Маш их баярлалаа. Тэгээд маргааш уулзъя төхөө. За тийм. За баярлалаа. За ингээд үзэгчтэй зорьсон зорилгоо өрлөө. Тэгэхээр маргааш одоо хөдөө явахны бүгдээрээ хамтдаа. Хотелын зоог нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За бид бүхэн Төв аймгийн Батцанбүр сумын Говийн Батар гэж хэлийг зорж байгаа. За тэгээд үзэгчтэй өнөөдрийнхөө бас зочныг танилцуулж байна. За сайн байна уу Монгол Батархаа? Сайн байна уу. За ингээд нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй бас одоо өвлийн тэргүүн сарын шинэ нэгэн жавартай сайхан өглөөний мэндийг хүргье. Жавартай байна тий. Жавартай. Ер нь бол машин дээр явж байхдаа дулаахан байна да гэж яг гараад ирсэн жавартай. Тэгтээ их сайхан чүлмэг тэнгэртэй их сайхан өдөр тохиож байна. Харин ойрд яг юм хөдөө
ялангуяа өвлийн өндөрлөлд өдөө хотелд очиог их утсан байна. Одоо тэгээд бас энэ өдөөний хотелд очих гэж одоо бас их баяртай байна. Баярлалаа. Ирсэн айл руугаа бүгдээрээ явцгаая. Яг нэвтрүүлэлт бид бүхэнд бас зоог барих тогооч маань араас ирж байгаа. Одоо бид бүхэн зам нийлээд явах байгаа. За ингээд Малчны хотод хүндтэй зочинтой тогоочтой ингээд хамт очих нэ. За явцгаая үзэгчтэй. За үзэгчтэй хотелийн зог нэвтрүүлэг маань зорьсон айлдаа хүрэлцэн ирээд байж байна. Ингээд ирсэн зочид болоо за мөн ямар айлд ирсэн бас бид бүхэн танилцуулъя. Та сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. За би Барцааны хүчнээр бол Барцааны сонгож одоогор бол сонгон хархан дүүргийн 21 дугаар хороо Мухрын амны говийн бата гэдэг л юм байна да. Бүх таач ирсэн. Янзын танилцуулж шүү дээ. Дунд говийн луус уугуул нутаг луус. Сайхан ангийн нутагт ирээд 17-8 жил болж байна. Тарга сайхан үлдэж байна та. Сайхан үлдэж байна. Таргамд сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За ажил албууд өндөр байцгаана уу? Өндөр сайн байна. Шинэ оноо сайхан огтуулаа. За сайхан огттой чинь гарчаал байна да. Сайхан жил болж байна энэ жил. Сайхан жил болж байна тийм. Сайхан. Өнтөд улаахан сайхан үлдэж Сайхан байна. За та чинь тэгээд дунд говийн уугуул хүн одоо Барцаанд одоо Улаанбаатарт ирээд Тий. одоо Барцаанаас ингээд очих чинь Улаанбаатарын сонгон хархан дүүргийн Тий, сонгон хархан дүүргийн 21 дугаар хороо гэж. болсон шүү дээ тий. Жаргалан тусган. Нөгөө хороо гэдэг явах нь шүү дээ тийм. Сонга болчихсон. Тэгээ энэ нутагт тэр 17-8 жил болж юу. Тэгээд одоо нутгийнхан Барцааны хүмүүс таны говийн бата гэдэг байна. Говийн бата. Яагаад говийн бата гэдэг Уг нутагт сайн хүүгийн бата ирлээсэн. Тэгсэн дээрээ говийн бата нэртэл болчиход. Яагаад ийм нэртэй болчихсон? Яг дунгоос нүжирэл тэгэл. Яалч говьос ирсэн болохоор гээд. Манай энэ ч говийн айл хавар байсан. Байхгүйсэн. Юу нь байхгүйсэн. За тэгэхээр Батбаярынхаа нэвтрүүлгийн эхлэлд бас мэдээж зорилгоо бас хэлье гэж бодож байна. Тэгэхээр та минь одоо тэр болгон энэ их одоо ажлын хажуугаар хот ороод ресторанд одоо зоог бариад бас боломжгүй шүү дээ. Мэдээ зориод очивол боломжтой. Гэхдээ зав зай муудаа. Тэгэхээр одоо манай Малчин телевизийн хамт олонны зүгээс олонний танилын сайн хүнтэй зочин дээрээс нь мэрэгжлийн тоогоочийг авчираад ингээд сайхан яриа өрнүүлээд мэрэгжлийн тоогоочийг сайхан гарын хоолыг бас танаа гэрийг дайлгаж байгаа гэрийнхнийг. Тэгэхээр танд одоо сэтгэл хэрэг байна. За сэтгэл өндөр байли улам малчин хүн чинь ресторанд орох чинь ер нь ховор шүү дээ. Ховор нэг очлоо гэхээр За нэг жил тийм үү хичнээн манай хотод ч одоо нэг 50 км шүү дээ уг нь. Тэгээ ер нь би чинь улиралд нэг ордгоогүй юм шүү дээ. Тэгэхээр чинь юу ресторанд орох мандаа нэг данжиг ганц нэг айлаар хүүхдийнхээр оруулаад тэгээд амжиж ороод тэгээд нөгөө хэдэн мал гэж иргэн. тийм шүү дээ. За тэгээд танад ямар зочид ирсэн ба үзэгчтэй болоод танд бас танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин саяхан Монгол улсын гавьяа жүжигчин болсон Амгалан Баатархайгаа танаад авчирсан байгаа. За баярлалаа. Амгаалт болно дөө. За таны бол говийн бата гэх юм бэ. За дараагийн одоо мэрэгжлийн тоогооч маань бол Аврора гээд хотел ресторанд одоо ахлах тоогооч идэг Нэргүү Баатар гэж залуу өргөдөж ирсэн байгаа. За энэ мандыг тоогоочин гарын хоолыг идэх юм бэ? За хоёр Баатар сууж байгаа шүү дээ. Амгалан Баатар нэргүү. Тэснэ Бат хоёр удаад очиж байгаа. Тэгээ Баатар удаа очиж. Нэргүү Баатар маань бас ямар хоол өнөөдөр бидний дайлах гэж байна. За өнөөдөр Батбаяр ахта энэ ч ясаа хүрэлцэн ирсэн. Амгаалаа тий. Тэгээд өнөөдөр танд гахамах стейк, дахиад мах стейк. За тэгээд Аз маягаар хамталсан өхрийн шарсан хавирга
Тийм 3 төрлийн хоол. Ганцхан ботоорох төх юм уу? Хөдөөний хүмүүс одоо зүгээр л юм байна л дээ. Тэгээ нэг хилдэггүй. Тэгээд өвчнөө махан зоо шүү дээ. Хүүх. Тэгээд Дөрөв төрлийн байх нэ дээ. Дөрөв төрлийн хоолтой. Рестораныхаа талаар бас гоё. За манайха нээлттэй хийгээд ер нь удаагүй байгаа. Яг цар тахлын үеэр нээлттэй хийгээд. Тэгээд ерөөхдөө бол одоо ингээд үүсгэн байгууллагад 2 жил болж байгаа. Тэгээ үйл ажиллагаануудаа ингээд сайхан чигтрээд явж байгаа манайх нэлээд олон салбартай 2 3 4 салбартай. Гэхдээ одоо яг нэг Аврорыг хотел дотор болохоор хулан гэдэг нэг ресторан байгаа. Аврора лаунж гэдэг ийм 2 хоолны газар ажиллаж байгаа. Тэгвэл дараа нь Батбаяртай хот орохдоо бас эднийхийг зориулж Хамгаалалтын нийлээ хоёулаа орж байгаа нэг хоол орцгоор юм биш. Манай бүс нээлттэй. Ус салбарууд наагаар. Ус салбарууд манайх нөгөө Монс гэдэг 5 шарлоо гэдэг 2 хүмүүс бол. За. За тэгээ Нэргэн хотор маань одоо гол ажилдаа орох нь шүү дээ. Сайхан зоогоо бэлтгэх нь байна. Харин амгаах би Батбаярын хоёрыг харин хамтдаа нэх гоё морь ундаг ч юм уу гадуур дотор гоё яваад Тэгээд нэг гоё уур амьсгал. танаа үлжөөдөө сайн танилцуулна. Болно үлжээдээ тань хоёулаа хандлаад мөртөө. Тий. Би Батбаярт ер нь Овон дээр гарчвал Тэгээ. За. Би ч та морины нуруунд дээр Ингараагүй мордог нэлээд удсан байх шүү. Гавья туцнаас хойш мордог юм өнөдөр мордоч. Тэгээ. Өнөөдөр нэг хийврэн зэрэгээ морин дээр шинэ гарсан байна. Бүгдээрээ баяр хүрчи. Нэги. Энэ жил чи ер нь юу ялаа л да. Батайх нөгөө Монгол улсад одоо орчин цагийн театрын урлаг үүсч үснээ 90 жилийн тохиосон байхгүй юу? 21 онд. Тэрний одоо хүрээнд л одоо манайх одоо Хаадын хаан гэдэг их том сайхан жүжиг тавилаа. Тэрний одоо Чингис хааны дүр тоглолоо. Би энэ жил одоо улирч одож буй 21 онд бол маш их ол цомог үр өгөөчтэй аз хямртай Ганцар дүүрэн. тийм сайхан жил өнгөрч байна л да дүүгийнх нь хувьд. Тэгээ 11 сарын 24-нд одоо манай театраас одоо 2 хөдөлмөрийн баатар, 2 улсын гавьяа зүтгэлтэн, 1 ардын жүжигчин, 2 улсын гавьяа жүжигчин гэдэг нэлээд олон хүмүүс шагнаглалаа. 2 хөдөлмөрийн баатар. Тэгээ 2 хөдөлмөрийн баатар манай нөгөө Цэрэн даваг ах суудгаа тийм мантгай цэцэн тоглох суудгаа. Ардын жүжигчин одоо танаа дунд говийн дэрэн сумын уугууд манай хасарж байгаа ах. Ардын жүжигчин боллоо. Тэгээ манай найрууд их төвшин ерөнхий зураач ган хоёрын нар маань урлагийн гавьяа зүтгэлтэн боллоо. Одоо Баясгалан гээд одоо жүжигч хүн байдаг. Тэр битээр одоо улсын гавьяач жүжигчин боллоо гэдэг. Энэ жил бол театрын 90 жилийн өрөөнд бол манайх маш олон хүмүүс тийм төрлийн өндөр одоо дээд шагналууд хүрсэн. За тэгвэл одоо Нэргэн Батрын ажилд нь орно. Тэгээ. За таяр маань Хоёулаа гарч тэгвэл нэмээд авах би уу? болохоор энд бас туслая. За тэг. Одоо эмэгтэй хүнийг ямар моринд бодлуулад явах Харин гэж таяр тийм. гоё. Уны. Мөрөн хараа нэмээд авах юм эндээс. Тэгээ. Хоёулаа хандлаад За хоёулаа нэг мордоч Тэгээ таа. химрэн сэргээтэй. Хадаас ирсэн чинь Танай намч яг ямар ам гэж. энэ мохрын ам гэд. Халзан мохрын ам гэд. Манай сонгоны харган дүүргийн 21 дугаар орооны л одоо хамгийн хойтлын энэ үгээр л цаашаа Батцанбүрийн нутаг. Наашаа Партизан 21 дугаар орооны нутаг. Манай энэ урд амыг халзангийн ам. Одоо халзангийн даваа бол энэ уртлын амаар яваа. Тэгээ ёр урд талын амаар ингэ төсөв зураг. Халзангийн даваагаар давжсаа зүгээр яад юм бэ? Тэр цаагуур нь Борожи ам гэдэг байгаа. Тэгээ цаана нөгөө өндөр хааны ярьшаа. Тэгээ энэ 35 дугаар өртөө ногоон толгой өртөө гэж байгаа юм. Тийм ногоон толгой. Тэгээ ногоон толгой өртөө. Энэ наа ногоон хайрхан гэж. Юу санаас их сайхан юм байна. Тийм богдын таглагтай. Энэ доогуур урсдаг гол чи хүн гол шүү дээ. Хараа голын дээдэх гэсэн үг. Хойноос цөгнөрийн гол баян гол хоёр нийлээл хараа гол болоо цааш ивчиж байгаа. Тий. Цэгний голчиг хойноос урд Тий. шүү дээ. Баян гол хоёр нийлээл хараа олчин. Энэ чи хамгийн дээд. Хүү мандлын дивжээ гэдэг чинь Хүй мандлын хөндөй чинь шүү дээ. Мандлын харган чи хойно Батцанбүрийн дэргэд. Хүй долоо хотогч морь тий наадам хийдэг. Ингээ хүй гол чи нурсаад хүй мандлын хөндөй гэдэг чинь дээ. Энд тийм юм билээ. би бас жоохон гадарлаад байна энэ аяг бас. Тийм учраас тайлгаад нутаг байна лээ. За тэгэхээр нөө эхлээд салаад өгнө гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр Өвчнөө махан 100 ш. Аа. 100 шүү. Тэгээд энэ маань болохоор за одоо манай зан оцтой гоос тайлбарлах уу? За зан азар. Энэ маань юу утад утсан шүний махтай тийм бэлдсэн юугаар хийж байгаа. Ааха. Тийм баха. Манай одоо рестораны
одоо бас дийлэх хоолуудын ингээд нэг утцсан. Ер нь манайх хаа утаж төлөв болгоцсон байна тийм. махнуудад дандаа утаж бэлддэг. Ер нь утаанд болсон байх чинь маш гоё амттай гоё байх шүү дээ. тий. Тэгэл одоо эсрэг хугацаанд дараа амт нэгцэх байх та. Харин тийм ээ өөр хэлэхгүй зөв хурдан идэх юмсан амтлах юмсан гэж бодож шүү дээ. Гоё харагдаж байна. Тэгээ ингээ бүр одоо зөвхөн хүүтэн зууш шүү дээ тий. Тэгэхээр чинь яг ерөөсөө зүсэж бэлдээл гоё амтлал бэлэн бичих гэсэн үг шүү дээ. Би ингээд чинжүү ингээд бас ирчихэж байгааг харлаа л да. Ер нь чинжүүнээс бас хаях юм байна. Байлгах уу? Чи одоо нэг хоолны өнгө үзэмж Харин тийм байх тийм ийм хэсгийг хайж шүү. харагдах талаас нь илүү гоё нарийнхан гэрчгийн тулд одоо ингээд зузаан хэсгийг халилж авч байгаа. Одоо зурлаач мань ойроос харуулах. Зорцсон юм шиг зүсэж шүү дээ. Нарийн ажиллагаатай юм байна. Манайд хэлэх. Одоо хэдэн жил тоогооч? Одоо 9 жил. 9 жил. Одоо нэг жилийн дараа 10 жил. Нэг мэдгээд 20 жил гээл 30 жил гэж яриад зогсож байгаа юм шүү дээ. За ерөнхийдөө энэ салаад нь бол бэлэн нэг утсан мах гэдэг нь илүү энэ салаадны гол онцлог нь шүү дээ. Гавья тавсан. Өөд газар нуурах юм энэ ногоо хэрхэн дэр нь шогч байгаа ч. За тэгээ хаа үлээд чи. Өөр төр шуугаар. Оо за Богдын тахлагтай хэрэг юм гэлээ манай энэ хайрхан. Оо за тэгээ. Тэгээ богдын тахлагтай адууны шүтэлтэй. Дандын ясан бурхны сахвстай хайрхан юм. За тэгээ тэр сайхан хайрхан богдын бүх уралддаг урдуу хөдөг энэ хайрхан дээр гарч. Наадамда энэ 7 өдрийн наадамда морддог байсан юм дээ. За. Богдын ногоо хайрхан дээр. Одоо ирэх жих одоо энэ жилийн наадмар бол сая өрөөч тэгвэл одоо айр гитаа явуулчихсан тий. За багтдаг байдаг гэдэг бас хордсон шүү дээ. Одоо тэрний наадам зургаалсан чинь сайхан байна морины мөрөндө гарааг утцсан байсан хэлэх үү. Гарсан чинь нэг эр хүний хиймэр сэргэн гэдэг штэ. Яг л тэгж явах шиг байна шүү. Тэгээд нэг даадуугаан түшиглээд тэгээд яг нь түшиж ирсэн одоо тэгээд энтэл хүүхдийнхээ бол усрал жоохон анхаарал тавьнагсан нэг үг гаргачихлаа. Тэгвэл сургасан ч юм уу өдөөний хүн болгоцсон. Тэгээ манай өөрөө тэгээд одоо адуунд дортой зүгт шүү дээ яах вэ? Одоо тэгээ малынхаа дэргэд үгүй яд жидэх хоолно. Өхрийг гаргаж болох юм уу? Үнээг нь гаргахгүй юм байгаа. Замайч жоо хаана ч юм. Хүч. За эргүүд оруулчин доо. Яри орж байгаа болчих. За тагтлаг байна. Сайхан. Ой энэ гарлаа. Аа эргээ оруулчих. Зүгээр. Хаа. Сайн. Өтөө нөө.
Одоо ямар үдээс суулж байгаа те? Сая салаад бидүүлдэг байна шүү дээ те? Тэгээ одоо махаа ирээд шараад тавьчлаа. За. Одоо нөгөө хачир болсон ногоо бууж. Ногоо ингээ авчихсан шүү. Үшээ тооцоо асуухад одоо нөгөө галтгаанд бол ресторанын галтгаанд бол ингээд бүх юм нөгөө том захиантай холбогдсон ингээд бүр ажиллах чадвар шүү дээ. Тэгээ энд ингээд галтгаанд хийх ямар зоохон дээр ил зоохон дээр. Гэхдээ тэгээд бид нар чи бүгдээрээ л ингээд гацчих. Ялгаагүй. Түлээтэй. Гэхдээ яаж гэж хэлсэн бэ? Тэр хоо. Ясаа. Яг зүгээр одоо нөгөө ил хатаар энэ зоохон дээр хийсэн байна. Тийм шүү. Яа. Таш гэсэн цай маяг гэдэг чинь тэр нь айгүй ус дээрийн цай. Одоо тэр гадныхын одоо тэр хэлсэн шүү дээ. Тэр бас нэг хүн сэтгэл бас. Нэрээ бүр шат маш өөр ялгаатай байдаг шүү дээ. Тэр дундаа бүр ингээд хүлээд бас хоол хийж, аргал хүлээд хоол хийж хооронд ялгаатай байдаг юм шүү дээ. Нэг мундаг хүн хэлсэн байх юм. Чи тоож болох ч байгаа тийм. Өвдсөн ээжтэй хоол хийж юм чи бодож надад хоол хийж байгаа. Тэгэхээр бүх сэтгэл зүрх шиг юм. Яг өвдсөн ээжтэй хоол хийж байгаа. Амар гоё юм. Ээжтэй хийж байгаа. Тэгвэл өдөр болгон ээжтэй хоол хийж байгаа. Яа өндөр бол үзэгчтэй бүр маш гоё бай. За энэний өрөөнд бол одоо зочдмоос хавцлаа сууцгаад юм. Түрүүн бас нөгөө Монгол бас үзэгч юм маань дотор явахдаа мөртөө юм шүү. Мөртөө лөхөж яваад ирсэн. Гоё агаас ямар сайхан байна гэсээр олж ирсэн. За би одоо ширээгээ засан махнуудаас үзэгчтэй гоё шарсаа харсан махнуудаас харуулчих тийм ээ. За тийм. За могоод ерөнхийдөө болчихсон гэсэн үг. Тэгээ ер нь ингэ болж байна. Юу одоо энэ юу хаа? Салаадаа тавьчих уу? Салаадаа тавьлаад тэгээд ширээгээ бэлдээ тий. Хоолод ерөнхийдөө бэлэн болж байгаа юм шүү дээ. За. За ингээ үзэгчтэй хотелын цаг нэвтрүүлэг маань хамгийн гол хэсэгтээ ирсэн байна. За Нэргэнбаатар тоочийнхоо гарын сайхан хоолыг бид бүхэн амтлах гээд байж байна. Бүр ярихад л бүр ингэж Хараа шокроос сууж юм да тий. Идэх гээд хатгаараа барьж байна. Хатгаараа барьж байна. ярих ямар вэ? За одоо амтарч идэж. Ямар гоё юм бэ? Баярлалаа их гоё ширээ залсан байна. Баярлалаа. За мөн юм сайхан л. Тал юм нэгдэж өгөх нь. За энэ зооч нь болохоор юу өвчүүг нь утцсан. Утцсан өвчүүгээр хийж байгаа. Утцсан амтгч аа. Амтарч байна. Ярих цаг байгаа шүү. Ямар гоё. Янз юм байна. Үхрийн утсан өвчүү. Тийм. Стамс. Зоошин тий. За тэгээд энэ чи Аз маяг хамталсан үхрийн хавирга байж гин. Энэ цаахан ахаа стейк байж гин. Энэ дахианы стейк байж гин. За змайгаар амтсан гэдэг рүү нэг тариадах. Энд чи баг салаадын дэ цадчих юм биш үү? Аянд тайт байна. Хийж явахдаа өмнөөс нь арааны шил цогцоод байсан. Тий. Одоо цохиж өгье гэсэн чинь дараа болчих юм. Харин тэгвэл дуустал бас чамаар өгдөг. Гэвь нөгөө таны нэг ихлээс сэтгэл чинь яачгүй цадчихгүй юу? Ихээр дүүргээд ингэ тавьж байгаа чинь сэтгэл хурдан цатгаа. Дүүрийн давчаад гэж. Нэг
Зөөгөө дөрөв авч. Араараас идэх юм бол Эндээс ингээ амтлаад яв. За салаад яадаг үлээ. мах стейкнээс яагаад амтлаад яваараа. За салаад бол амт бол нэр үнэхээр за амтлагын хэсэг учраас яг амтыг мэдэрсэн хэсэг явж байгаа. Жохон ярих завгүй болж штэ тий. За гахаамах стейк. За тэр Аз маягийн өхрийн юу ч бас их гоё юм байна штэ. Тэр их янз юм байна штэ. Батайр ингэрт нь яг уу. За яг уу. За Сураг болгоно гэдэг нь гач юм. бас тэр ресторан байгаа юм шиг л идэв штэ. За гэдэг байгаа ч гэсэн үү. Ресторан хоор хэлдэж байгаа юм шиг л одоо мөнгө хичээлээ. Хүсэн байна. Өө янз юм гоё. За ингээл Та эндээ дөрөв батаха. Махан уу? соус нь болохоор Соус нь. юу юм нэг соус. Хар перцтэй хан хийж байна хамарлаа. За энэ ч бас шошиг ингээ шарчдаг юм байна тийм ээ. Тэр эрдэн шиш. Нэг шиг ингээ шарчдаг юм байна. Янз юм биш үү? Энэ би болохоор дахианы юу сонгоцсон байна л да. Энэ юу гэдэг нэртэй танаа одоо яг нэр яг нэг тогтсон нэр байгаа шүү дээ. Тийм манайх одоо нэг teriyaki chicken шатлаа. Аа за. Teriyaki. Тийм. Энэ улаан юу вэ? Энэ Амтгсан талах. оо талах. Тийм. За батар хаж сэрэ мэрэгтэй юу биш хутгахтаа юу вэ нөө? Гар салгалаа энэ чи. Янз Энэ үсэг юм уу? Ганг. Тэмээ нэрдэг. Ганг болсон. Үнэтэй идэж болох уу тийм? Нөгөө нэг уугуулдаг ганг биш үү? Биш үү? Хүнсний ганг. Бас Зарим их хөвчлөлтэй юм тохиолддог шүү дээ. Нөгөө бараа авчдаг үндэ ганг гэж загчингууд уугуулдаг ганг аваад ирэх жишээ нэ. яс ганг гэж уугуул ганг. Энэ тавалт бас их гоё харагдах юм а тийм. Их гоё чаман бүр зүгээр урдлаг байна шүү дээ. Урдлаг байна урдлаг байна. Яа. За амт бол үнээр гоё баярлаа. чи сай хайдвала. Аврарагийн рестораны тогоош Нэгүбаатар маш гоё хоол идэм байна. Тэгээ ингээд хот айлд ирээд тий. Тийм. Ингээ гоё яг юм гоё цэвэр агаарт ингээд идэх гэдэг бол бүр үнээр гоё. Тэр юм гал дээр хийсэн хоол шиг сондоо юм тийм. Шал уу. Амтны шал уу. Билетэн дээр биш яг доор нь гал дээр хийдэг хийхээр үнэхээр амттай байдаг. За тийм төмснөөс авчихсан. За батайр гахаамах юм байна. Янз. Гөхтөр нь чичрэл Орсон. чичрэл ороо явчихлаа шүү дээ. Энэ яасан сайхан тайдаг. Соус юм байна. Таны ийшээ дэрлэг гахаатай юу? Уг нь байшаа. Одоо байхгүй Ховцсон уу? Ер нь тэгж нүүж явдаг юм тийм болоо яа тийм. хуурчихгүй. Алаа дуусгасан баг гэж юу? Ер нь зөөр. Өвчин гарсан гэсэн. Тийм шург биш. Бат амш чүрчсэн шүү. Бас уу? Та ам хэр идэггүй? Байхгүй юу? Огтон чалж яддаг. Таар телевизээр гарч байгаа гэд нуугаад өгөөгээд байгаа юм шүү. Гүү. За би танартаа зэрэгцээд бүр амтанд нь ороод. Ам бол ястаа огтон чалж яддаг. Тэгшээ нэ идэхгүй мах байхгүй. Та бол ер нь энэ халуун байгаа мó хамаахгүй. Хамаагүй. Ерөөсөө. Юуд вэ хусан. За дүүд ямар байна? Хаалгүй юм аа. Одоо ичээ сургууль амарсан байгаа юу? Үгүй малцсан шүү. Өө бүр малчин болох Манай хөө хартай. Нэр хэмлээ мэдээ танилцсан. Тунцэг болчих. За? Тунцэг болчих. Тунцэг болж аа за. Мөр үйдэг. Оо. Тунцэг болж. Аав ээжтэй туслаад малчин болох зорьсон байгаа юм тий. Нөө аймгийн үлчил цумын. Аймгийн алдарт уяач. Эрдэнэ болгон гэж хүн чаваараад. Тэгээд урчин тэр Тэгээд тэр шүтлэнгээ зүдлүүрээ удсын надамд 6 таггүй 6 дэх болсон шүү дээ. энэ 6 энэ Үгүй чинь том үнэтэй зэрэгцэж яг урдуутасаар сууж байгаа юм биш үү? Үрээ надад үрээ 6 л улсан. Их багштай.
говийн дан шиг цагаан гэдэг үг ярьсан. Хөштэй үнтэй. Малчин болоход аав ээж нь ер нь түлхэж бас яв. Чи өөрийнхөө бүр 100% саналаараа яв. Өөрийнхөө саналаа. Өөрөө хэлээд. Лог штэ. Та тэгвэл бүр санаа зовох юм байна уу? Тэгээ миний мөрөөдлөнд биелүүлэх гээл 30 жил адууны төлөө явуулсан. Тэгээд ганц суман дургуй үйл тэгэл миний мөрөөдөл дууссан шүү. Тийм байна. Та Миний дуртай байгаад яах вэ? Энэгээ даа туулгаж байгаа тэгээд дийхэ байхаар тэгээд гинэдэл байхгүй болор тэгээд дандаг мэддэг ах дүүстэй дараа дуртай хүнд өгөнд бичдэг өшөө яах вэ? тийм штэ. Гэрн хүү аваа гарлаа. Гоёстэй лога. Бид стикнес тахаамах стик дээрээ. Үнийг аав солиод. За энэ одоо энэ хоолноос авчихвал тий. Дараагийн хоол. Одоо хоёр дахь хоол явуулсан. За энийг авс. Нааша гонцгой. Эндээс амтлаарай. Энэ нөгөө Аз маягаар амтсан үхрийн юу вэ шүү? Хавирга биш байхаа. Тоо тэсрээ нийш явчих юм. За. Тэр ч одоо 3 төрлийн гоё. Үшин тогооч хүн энэ хоол хараад цадчихдаг байхаа тий. Ер нь л хийж явахдаа л Эдгийн харж тайхаад тийм ээ. Тий. одоо бид ч тэгэл хүмүүс хоол хийж өгчөөд тавг нь хоосон байвал баярлалаа. Хүмүүс амтхын хичээл байдаг шүү дээ. Тэгээ. За амт бол үнэхээр гоё. Үнэхээр Одоо зөв нэвтрүүлгээ өргөжлөхгүй ингээд ивчээр аваад дуусгач маа. хоолны нэвтрүүлэг орсон хүмүүс ингээд ингэж хэм дүрстэй гэдэг. Үнэхээр үнэ юм байна. Тэгэж ярих сөгөөч хүү идчихэж шүү би. Бошоогоо дүнгээ дээ. Тий. Бандаж самснаа. Наач гоё юм байна. Тэгэхээр бид нар л хойрцсон. Тэр хятад хоол шиг. Тэр танаа ресторан бол ер нь дандаа ийм юу дагнасан. Тийм манайх холонгод ресторан болохоор бүх төрлийн хоол гардаг. Монгол хоол, Аз хоол, Европ хоол. Манай Аврора гэдэг лаунж нь болохоор зөвхөн лаунжийн чиглэлээр менютэй. Тийм ерөөхдөө өстэй. тийм шэр маягийн хоол ихтэй. Орж иддэг. Олоолаа очиход тахсан. Зархад тахсан шүү дээ. Холонгод ресторан болохоор яг нэг сервис үйлчлэгээ хөө авдаг. Бүх төрлийн хоол гардаг. Аз хоол нь юу ах вэ? Тэгэл янз янз хоол. Тийм солонгос хавирга гэж гарч ийн. Хятад хавирга гэж гарч ийн. Тэр тавирах гэдэг одоо маягаар л Тийм маягаар амтсан. хийсэн. За одоо энэ зурчин манай Батбаярах бас сайхан махчанж байгаа. Өөрийн одоо бас Тэр мах одоо хаагур байгаа юм. заавал одоо амтлах ёстой. Тийм ээ Батбаярхаа. Надад гэдэг үү одоо бас Тийм. Маш нууц жороор чанж байгаа тийм ээ. Тэгээ Батбаярахын маань гэргий одоо байхгүй байгаа эдгүү хотод байгаа тий. ажилттай яваа. Тэгэхээр одоо Батбаярах маань хэр гэрээ сайн сагчийн бас гэрийнхаа юу эхнэрийнхаа эзгүүд одоо гар мухардж гин үү яаж ийн гэдгийг одоо бас шалгах юм байна да. За ямар ч хэлсэн ч махаан чанаад үйтс одоо тэгээ мод болон та. Юухан баах вэ тий. За. Юуста баярлаа. За. Үнэхээр сайхан. Танайхаар очиж орно. За. Эхнээ хүүхдэд явуулж ресторанд очно. За үнэхээр гоё юм аа. Өхрөө махын стейк чинь юм өстэй тий. Өхрөө махын стейк хөө. Хийдэг үстэй тий танай ресторан тий. Чи одоо 3 төрлийн шүү дээ. Ресторан дээр бол олон төрлийн. Олон байгаа. За нэг 80 төрлийн хоол байгаа шүү. Төрлийн дараагийн хэсэг бол Монгол хэм маягаар ширээ засагдаад манай Батбаярах бас их гоё хоолоо хийж байгаа тий. Одоо Батбаярахтаас тослон тий. Тэгээ гоё яриагаа өргөжтэй. Хоол маш сайхан амттай байлаа. Баярлалаа. 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 Тэгэхээр сайхан байлаа. Тэ сайхан хоол идлээ. Одоо Батбаярахын хоолыг бараг идэхээргүй шахвал. Энэ одоо бас бооцын. Бууц хэрэг гэдэг шүү. За нэр янз сайхан биш. За манай Та нар маань хоол Я би одоо хоолоо хийж өгнө дөө. За таны хоол нийжаар. Жаро. За тарга ханны мах. Чанаад уулгах гэж байна. За сайхан харагдчих шүү. Яг энэ ч одоо бэлчээрийн жимал. Говийн бас дондгой ханны мах шүү.
Бас болоогүй. Болоогүй. Нутгийн мах идэж байгаа. Тийм ах идэж байгаа. Тэ. Өөрөө хоног хүн чинь тэгээд нутгаас малаа авч идэн. Та нөө түрүү хэлсэн шүү дээ, тий? Адуу өхөртэй гэд тий? Тэгэхээр дунд хувьас нутгаас нь ирж байгаа. Нутгаас аацарч иднэ. Ер нь тэгээд нөгөө мал чинь шин бижээлээ өөрөө сонгож Тэгэдгүй яг говийн мал ямар юу байх вэ? ам бүр шал өрөөдөг тий? Дандаа бэлчээрийн ургамлаар. Баялын хаан ургамлаар л байгаа юм чи. Тийм шүү. Ямар ч амлагчгүй ингээд Амтлагч юм байхгүй шүү. Бос даваа соёлоос шүү. Арга юм цэвэр байхгүй. нөгөө эко гэдэг чинь бит хэрэгтэй. Сайхан харагдаж шүү. Сайн нэг рестораны хоол гээд өнгө бодгонд орж байгаа. Одоо ингээ Монгол ах уу? За Монгол би барих уу? За, Миний гар халж гин үү? Ангичи. халахж байгаа юм байна. Алхам гайгүй юм аа. Сайхан. Амсын сайхан. За, иймэрхүү За байгаа. аргагүй. Гэр ихнэр нь байхгүй. Гэнэ зүгөө. Тэгээ та гэрээс мондогс гэж байгаа юм шүү дээ хүүтэйгээ. За бууцаач ингэж чинь тийм ээ. За дүүн ер нь ингээ аштуулаач. Та. Гоо. За гэтээч бас эхнэрийн эзэг бас арай л яаж санд бас жоохон тэгшлэх бах. За гараа төлөө зүг. Төрсөн зузаагдсан нэг гарч гинэ. Арагтаа ор хөдөлгөхөр болчихсон шүү. За зочин болоод өсрөлийн бас зочин тоогооч биднэрт гоё бууз хөдөөж бэлдсэн байна. За амтлагаа сонгон давс хийсэн мэт дээ. Сарим Та өөрөө чимгсэн үү? өөрөө хийсэн. Янзын чимгсэн биш үү? Хүү хөө уулаад Ааха. За баг. Шүлэн дээрээ шууд явчихж шүү дээ чи ингээд. гэлнэг. Гай ингээд бас таны зов ер нь л ингээд. За эднээсээ таних бас та бас идэ. Ямар гоё юм. Яг энэ За батар явахад ихнэрийнхээ байхгүй хооронд сайхан амтсан бууз юм. аль сайхан чимгээ чимгээд ингээд аваад бууснаар тавьж. За манай дүүч одоо туслахтайгооч тийм ээ. Хүмүүдээс аваарай. Хоёр тоогооч юм. Та За ийм хоёр сайхан тоогооч юугаар төрөний хоолыг идсэн болвол Гой болоо. энэ хоолыг чи идээд ороод л гэж тийм байх шүү. Яг гэл идээд өгөө. Одоо батархийнхаа бууз Хоёр дахь чамсан махаа орж шүү дээ асах юм. ямар гоё юм. За тоогооч нарт ямар байна? Гой. Гэрээ эзэгтэй байхгүй байгаа. Одоо тэгээд Гэсээр нэ. За гоё болж байна. Хоёрхаа. чадгаанаас байлаа. Нөө боосны Ингэж тэгж өрч яваад өөдөөс. Гэрээ ихтэй байхгүйсээ ах маань ямар ч байсан өөрийнхөө одоо амжилттай авч байна. чаддаг чаддаг хоолоороо ямар ч ард гарчлаа. Бууз гоё шүлтэй баста гоё байна. Янзын гоё. Адооны махан бууз. Монгол хоолны сайхан шууд гараараа байж дээ. Асгүй юм байна. Ам гараад тий. Асгүй цоцоо хашнаас Хачин Батбаяр их бүр сэрэ утга зэрэгцүүлж ярих чинь нилээн самдарсан байна. Одоогүй яг ингээд ресторан юм орж байгаагүй юм чи. Тэрт нь ирж л оруулаа шүү. Яг лээ. Одоо дүүдэр аян гарыг давхиж очиад Болно. Та санграа суусан биш таа. одоо ингэж яг одоо гавьяатан хөндлөлт яах. Тэгэж шүү. Тэгээд шинэ хүн гавьяатыг хөндлээд бас баярлалаа тэгээд говийн бата гэж шахах хахтаа танилцлаа. Одоо энэ харцсан буйн Бацмөр хаврал говийн батаагаараа алдартай. Батар ах маань. Анх одоо говьос нүүж ирлээгээд говийн бата гэж нэрсэн бата тийм. тэгсэл баг. Манай нүгэр говийн айл байгаагүй. Энэ нутгийн гол тарин зовоонос зовоох юм чинь зуулахгүй яа гэдэг. Ямар сони юм бэ гэж. Гац дуулдгүй хүнэнд гараад ирсэн. Ястаа хэцүү. Хүмүүрээд нэр дундаа чигтээ тийх хэцүү. За одоо тэгвэл Эхнэртэйгээ очиод нэг юуг юм барьд. авиатаас өгсөй да.
Загавьяатын дууг бол харин сонсон. Нөгөө тогоочхон дууг сонсон. Агнууд одоо ястаа байхгүй. Байх нь байгаа нууж ин. За одоо би бас нөгөө юу чинь би ч айгүй нөгөө рок поп талдаа нөхөр шүү дээ. Гитартаа явж гитартаа дуулдаг. Гэтэ яг нэг найранд орох юм бол ганц хоёр дуу дэж байлгүй л хаа. Гэтэ сүүлийн үед их сайхан найранд орж яг хөдөөний найраг сайхан болдог шүү дээ. Сумын наадам ямар сайхан болдог лээ тий. Тэгийг бас их удацсан байна. Тэгээ одоо Эрдэнэчийн гинт яасан ч тулгамдчих чи юу вэ? Ямар дуу вэ? Гинт хэлчих шиг. Харин би яг дундгой хүнтэй болгоны залуутай нэг дэмбэд ч үзүүлж чадаад байгаа. Төв аймгийнхныгаа төлөөлөд. Юу дуу хүн чинь дэмбэд нэг гэж байх уу? Үгүй гэж хорооч чинь та. Даваа хорооч чинь. Дэмбэ бол байгаа байлгүй тий. Дэмбэ байхгүй. Айн байхгүй юм чи. За манай батаач удлаа. Хамаг авьяасаа нуугаад байгаа юм. Харин хурууг бол гаргаахгүй хаа. Би бол хуруунда мөн дэмбэгээр бол одоо бас танаа дундгойрын бас онголдуулж явлаа. Дэмбэд гэдэг ба шүү. За тэгвэл айдуу за нэг загавьятасаа нэг айдуу сонсож байгаа. За ямар чин зүгээр чадлаараа түрээд л явъя. Аггарын бутан хөшөлцөө аррын сайхан хангаяо амрагийн болцоонд яруулсан адасхан нутгийн хонгороо сүмбрэдэд байгаа усичэн сүлжис хийгээд аваад очиндоо сүжрээд байгаа сэтгэлийнхээ нэгэн мөчхийг таримдаа миний нутгийн дуу дуулж байна шүү дээ. Манай нутагч нь ястаа жимсэн ямар мэдэлгүй яг хөө. Тэглгүй яах вэ? Мохрын дээдэх жимс самрын Самсагсан янз юм. Янз шүү. Тэгж байгаа. Та надад отролсороод ингээд хоттой ойрхон сайхан газар ингээд бас үйлжиж штэ тий. Тэгэхээр ер нь ингээд нөгөө нутаг руугаа эргээд явъя ч гэдэг юм бас нэг саналцсан юм бол угаасаа байгаа л бах та тий. Үгүй яг 90 дараа тасчаад байна уу? 90 дараа бол бас нутаг их бодож шүү. Яг тэгж Гараа байгаа. гараад нүдэн дээр мод тусч. Говийн юм чи. Тэгэж штэ говийн хүн чинь тий. Ер нь тэгэл намайг ирэх үе чинь нүгэр манай мундаг татна. Бараа их харна. Шавар шахаа ихтэй. Шавар их. Ер нь зундаа их шавартай байж тээ. Шавартай. Тэгэл амтнд малт маань орно. Хангаа амт. Хангаамтай. Эгээр чи юм бодог намар жоохон сэрэ унах гэдэг чинь юм их бодог. Та баг жилийн дөрөв улирал туршид л санд юм байна дөө. Тэгээд одоо болгүй шүү. Тэгээ Одоо хүн чинь тасчих шүү. жилдээ нэг яг нутаг орчоод ирэх сэнгснүүгээр байлгүй яг орлгүй яг жилдээ нэг орчоод өмнөө чи чадан усан зохихгүй юм шиг. Тэгээд төчигнэн зовын нөтөлтөөс ууны бас ус шүтээ дээ. Яг чинь ус жоохон үгүйцэн анны махнаас нахих хэдүүл бас нэг хорцолдох гэдэг надад таргаадны махад тэр чинь хорцолдсон шүү дээ. Бид нар чинь өмнө ч тавиулах гэдэг шүү дээ. Тийм л очт юм шүү дээ. Тэгээ шүү дээ. Одоо тэгээ яаж ч хангаа хүн болчихсон шүү дээ. Энэ нутаг одоо чи Монголын нутагтал амьдарч байгаа юм чинь. Тэгээ сайн нутгаас танд өргөж өгсөн байна. Өгсөн биш өгч байна өөр би янга. Одоо энэ нутагтал ясаа тавтал байх вэ? За. Түн Монголын нутаг юм чи тий. Тийм шүү. За ингээ сайхан дэмбэ. Дэмбэтэх үү? За манай нэргүү маань болохоор болгоны Монгол дэх гэдэг айрхтай. Би чинь Төв аймгийн Эрдэнэ самдын айрхтай. Би нэг. За та хоёр нэг. За. Хойд За хоёул 3 дахь. дохиод бид хэлэхгүй. Гэ яах биелэхгүй хамаагүй шүү дээ. Хуруудад нэг үзүүн дэмбэд нэг үзүүн. За би тэгэхээр болж байна. Хуруунд ёстой юм уу? Мэдлээ шүү. Одоо манай болд Эрдэнэ гавьяат бол дандаа намайг хуруугаар хаажна. Би бол дэмбэгээр гаргахгүй. Танаа дунд гоё хөө шүү дээ. Манай болд Эрдэнэ гавьяат чи. За баялаа мэдлж эхэллээ. За тэгэлгүй хончт. За шү. Нэг Тэр. Эдлэг. Чүк. Хоёр. За баяр. Ой, бас залтай. Гэлээ ахад хийж өгөрөө. За. Сэргээж өгөрөө. Баталчихгүй.
залдж байгаа авч явах чинь. Харин залдаа даяасан үзүүлсэнгүй шүү. Йоо, шинэ хавьяа тэгэхээр би айч юу нэг л нэг аргатай л үн тажигдсан даа. Охноо даатчихсан юм чинь тэгээд Хажигчий гэж бодсон юм бол. бодсон юм болоо яасан юм. Харин нэг Яг зочлж ирсэн бас тэгээ хүндэлч юу. тий. Отгон гавьяатын гэж бас хүндэлчих шиг боллоо тий. Дэглэ би ер нь орон дүн ажигч үтээгүй. Надад нэг 10 урууд гэдгийг нэхэд удахгүй 10 урууд ч тий. Ер нь нэг ажигтнугээс юус ажигдгүй. Юус л ажигдгийг даавал. Яг юм боллоо чи. Салахгүй. Та бүр шокнд орчих та. Гавьяатын Өчөлд ороод. Сая батах гармаараа өөр ингэж Гавьяатын өдөр чичээдэж чи биш. Энд чи бодлоо. Зүгээр бодож. Доогоор гаргаад гавьяатын өдөр чичээдэх болно. За Одоо тэмбэ. За тэмбэт нааш. тэр хайрыг сэргээдэг өгч. За тий. Мэдэр тий. За явж тань. За. Ой. Дөрвөн холбооотаагийн атарга тавга зургаатай дөрвөн гэнэ маннгийн зургийн гудамшван төр толгой гонжо арга байна дөрвөн гэнэ маннгийн зургаа юрга автата найма гинэ хоёроо гинэ дөрвөн гэнэ маннгийн дөрвөн гэнэ дөрөвдөө инжээ наймагийнхээ атгаж байгаа тэмбэ авлаа дөрөвдөө инжээ биш байна тэр зургаа тэмбэ маннгийн дөрвөний та зургаа инжээ арва байна тавга тэмбэ цаадууч дөрвөө биш байна тэр Allah inne durga tava gudi. Sen daha da büyüyor. За ваа. Нараас нь хогод дэрэгүүтэн хоодон. Ийшээр урд хороо жунгагаа ийшээр тэмбэж жунгаад байгаа юм. Одоо хиганта Дунд говийнхан уурдаад булганыхан тэнцээ гэдэг нь харж байсан. Манай төв аймгийнхан харж байгаа байц. юуг авахгүй ч таашгүй. Тэгээ сайхан ахтайгаа говийн сайхан ахтайгаа танилцлаа. Одоо ингээ хангай хүн болцсон. Энэ хүн мандрын энэ хурцгээд 16 он жилийн өнгөрөөсөн юм сайхан. Одоо говийн батагийн сайхан ахтайгаа танилцлаа. Одоо хүн нэг удаа танилцж 1000 өдөр нөхөрлөний сайхан үг байдаг тийм ээ. Ингээд ахтайгаа ямарсан ингээд сайхан танилцлаа. Олон жил сайхан нөхөрлөх байх гэж өнөө бодож байна. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэгтээ өрч орцуулсан Эрдэнэч мөхтэй баярлалаа. За задуу хүн бол үнэхээр гайхалтай сайхан тоогооч Нэргүүбаатар дүүтэйгээ танилцлаа. Миний дүү чинь ингэлээ. Занаа. Оо ямар сайхан нэртэй юм бас тийм том нэртэй. Занаа гэдэг сайхан дүүтэйгээ танилцлаа. Тэгээд одоо малчин телевизийг үзэж байгаа нийт үзэгчтэй одоо бүгдэнд нь шинэ оны мэндийг хүргэе. Одоо ингэ удахгүй одоо цагаан сарыг би хэдэж шээ одоо манай батаах мөн тийм. Одоо 2 сарын 1 2 ингээд Учааны цаг. Тий. шинийн 29 сар гэж. харин тэрүүн сарын шинийн 3 гэж тийм. Тэгээ тэрийг бас сайхан бэлэгдээд ингэ айртай, цагаатай, эдээтэй ийм сайхан төлөвтэй урьж олцуулсан маш их баярлалаа. Тэгээд одоо ирж байгаа энэ 2022 онд юу одоо бар жилдээ бүгдээрээ энэ ковид корона гэж айхтар өвчнийг ялж дийж давж гарсан юм сайхан жил байгаасаа гэж бас одоо өрөмөр тийм ээ 2 жил бол үнэхээр хүндэлцүү байлаа. Ард түмэнд бол ахуйч нэлээд бордлоо. Тэгэхээр энэ бар жилдээ бол бар шиг хүчтэй байж тэр айхтар байлэр өвчнийг давж гаргаасаа гэж бас өрөмөр байна. За Нэргүүбаатарын сэтгэлийг сонсноо. За нэвтрүүлэгтээ авч ирсэн баярлалаа. Сэтгэл өндөр. Тэгээд махтас гайт цол авсан. Дахин баяр хүргэе. Баярлалаа. За Монгол ард түмэн даас ялангуяа сайн бүгд хэлсэн да. Тэглгүй яхаа Батбаярхтаа бас баярлалаа тий. Баярлалаа. За замнаа. Завгүй байж байгаа сая л нэвтрүүлгээд гэсэн тэгээд орж ирсэн шүү дээ тий. Завгүй баярлалаа. Нэвтрүүлэгтээ орж орсон баярлалаа. Тэгээд ийм саган агаар нэг өдрийн агаар байлгаж аваад яхад бас баярлалаа. За Батбаярхтаа сэтгэлийг сонсъё да тий. Яг хаваалаа гарч байгаа.
Энэ гайдаа ирэнта эрүүл бүх юм. Тийм ээ. Эрүүл бүх юм болон тэгээд эрүүл бүгдээр эрүүл байх болтугай. Тэгээд бодсон сүмрөөдсөн бүгд л эрүүл биелнэ. Тэгээд энэ малчин нэвтрүүлгийг үзэж суугаа Монголын бүх малчин ард түмэн одоо гарах гэж байгаа барж тэ малан их өсгөж эрүүл сайхан явж яваарай гэж хэлээ дээ. Тэгээд 100 жилээ 101 жил хоёрын давхар болно гэдэг. Тэгэж шүү дээ. Уяачт Монголын бүх уяачтад бүх чүүл сурчид Монголын бүх ард түмэл тэмдэглэн сайхан тэмдэглэх болтугай л гэж ерөөе. Одоо энэ бүгдийн Яг зурлаа. тэр сайхан ерөө бат сайхан. Бүгдээрээ болтоо байхдаа Тэгээд бүгдээрээ одоо эргэн уулзцгаая. Дахин уулзсан уучрыг тэгэлгүй байх. За морин хурдан байх болтугай. За ерөөд Охин нь урлагийн хүн болох болтугай. За ерөөд батар Хүн шиг бас сайн адуучин болж морьсан байдаг мундаг аавынхаа ширийг хатаасан мундаг уяач болох болтугай гэж хэлсэн. Илмэрт нь бас эрүүлэн хийхсээ дамжуултаараа та. за телевиз үзэндээ. Тийм гэрүүлийнхэн тоо нэмэнд хүргэлтэй. Ингээд бас хандаа зориулаад чизлийнхаа гоё үгийг чилж олно шүү дээ энэ ч одоо. За яг хөтэ одоо миний аав ээж хоёр галгарсан хоёр өгшөн хотод байж байгаа. Тэ гарч байгаа ондоо бас эрүүлэн урт наслах болтугай. Бидний дэргэд удаа мөнгө байгаасаа гэж хүсэж байна. Аныхаа ах дүүнэр олон хичнээн ах нар үе. Бүгд нэрүүлэн хүсэл гэж хэлий. Одоо шиг үл. Хайртай шүү. Эрүүлэх болтугай. Хаад ингэж болно шүү. Хайртай шүү. Болно шүү. Эрүүлэл одоо бүх юм болно. Тэр стас яг зөв үг шүү. Одоо нэг айхтай өвчин тахалтай үед бүгд эрүүл байвал ихийг хийж ихийг бүтээн шүү дээ. За одоо Монгол хүн чинь гарын алган сайхан дээш нь харуулдаг. Тэгээ маа нэвтрүүлэгтэй хамтарч ажилладаг нь говидара гэх гових ийм гоё нэртэй бүтээгдэхүүн байгаа. За энэ дотор юу яага бас нэг харуулж юм гэж байна. Нараа ийм гоё. За. За энэ болохоор ийм ганганы одоо гар хариуцах заслаг байгаа. Тэгээ та бүхэн маань бүгд нь хэрэгтэй. Дотор нь бас гоё амтал шоколад эко юм гарын савн байгаа. Ингээд энэ гоё бэлгийгээ та нартай бэлэглэж байна. Монгол бисквичүүд хийсэн байгаа. За. За. Та түрүү чи хожигдсан хараа бодоол байгаа юм шиг. Одоо хойдонгийн гүү тавьтал бодсон ш. Та нартай гялалаа. За. Одоо энэ сүүлийн үеийн хөдөлмөрч монголчууд маань их гоё өөрсдөө хийж бүтээдэг эко бүтээгдэхүүн гаргадаг. Энийг бас төр засаг дэмжиж хэрэг. Яг дэмжиж өгч байна. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөж байгаад үргэлжлүүлээд сайхан дэмбэдэх үү та нар маань. Баталын цог нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт хэлсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртлээ баяртай. Бүгдээрээ хамтдаа. За